Энэ үед хүү бэр хоёр нь дахин яаж аргалахаа аль хэдийн бодож амжсан байл. Нэг өдөр Жимийн малын эрэлд явахынхаа өвгөнд аймгийн төв орж дүүгийнхээ хизээ эрхийг сураглана гэж өвгөлэн гар. Тэгээд эргэж ирэхдээ дүү одоо холын хол хийж агаараар эсэх онгоц жолоодон сурч байгаа гинэ гэсэнд өвгөн гэж төв алтан баярлав. Энэ нисэх онгоц жолоодох нь яавч ерийн хүний хэрэг биш гэж боддгийнхоо хувьд хүүгээ мөн ер бусын хүнд аваачин бахархсан нь тэр байл. Дараа нь Жимийн ингээд дүү маань энэ жилдээ бас ирж чадахгүй болж шүү дээ гэсэнд өвгөн гэж дуу олдон бараг муучрахад хүрч хураасан амьсгалаа арайхийн эргүүлэн авч тэгээд хизээ ирэх нь гэж асуухт нь Жимийн хойт гэж өгүүлэнгүүтээ явуулсан загтал нь энэ гэж сургуулийн хүүхдийн дэвтрийн тасархай гаргав. Тэгээд унших нь мөн хуурамч бөгөөд санан сэтгэх талаар хүүхэд нэг бүр дээр инээмсэглээд эцэст инхри хайрт аав минь хойт намрын ихэнд сарын нэг нүч тэр болтол инх тунх сайн сууж байхыг хичээж үзсэн гэсэнд өвгөн гэж дуу алтан баярлав. Энэ нь жухамдаа дунд сар биш ихэнх сар тэр мөртөө нэгэнд гисэн нь тийм ч холын хугацаа биш шиг бодогдсных байл. За яамаа тэр болтол аавч нь амьд мэд байж чадна гэж хариу загтал явуул гэл. Жимийн хэдийгээр хөнгөн эсвэр хүн биш боловч эцгийн эвтэйхнэр мэхэлж чадсандаа бусдад багхан дурсахгүй байх хараахан чадаагүй учраас орчны хүмүүс өвгөнийг мөн л өрөвдөг дооглох хоёрын хослуулсан шагшид хилэлцэж гарлаа. Тэр дундаас намрын сайхан тарган дулааныг арх эргүүлэн өнгөрүүлэгч зарим нэгэн саваагүй итгээдийг зориуд сонжин сонирхохоор очиход өвгөн өөртөө багтан тэл хөдлснийхөө ижлэхгүй байж үлж чадна. Оба тэр хүү маань одоо нисэх онгоц жодохыг зурж байгаа шүү гэж хэлээд дараа нь үлгэр томогт гардаг хангаар тимээх шувууг өнөө цагийн нисэх онгоцтой зөөрлүүлэн авч улмаар илийг доо бол. Өвгөн ахин нэг жилийг 9 минут авлаа. Өөрийнхөө тооллоор зуны сүүл сар юугүй шутрахад игээл нөдөнгийнх шиг айраг бүлэх ба тогоотой сүүний өрөм загсаалт руу анхаарах болов. Гэтэл түүнийг онцлон анхаарах хүн алга. Орчны хүмүүс элдвээр сонирхон хилэлцдэг нь аль хэдийн өнгөрсний адил дэрэгдэн халамжлагч хүүбэр хоёртоо мөн төдийлөн онцлогдохгүй байсан байл. Жимийн дэрэгдэн их нартайгээ хэрхэх тухай дүнгэр тэнгэр хилэлцээд жихэнд нь очиж та тааван байж үз. Энэ жилд дүү мөн ирэхгүй байж мэднэ гэсэн өвгөн зоч. Яагаад гэж нүрийг нь ширтв. Хариуд нь Жимийн ер нь хүний үе хэрэгт ямар нэг саад учрах юм бэ гэхвдээ гээд цааш нь бас хідэн үг хэлэх гэдэл өвгөн заавал ирнэ гэж уцаарлан буруу гарав. Ингэснээрээ өвгөн Жимийн дахин үг хэлүүлээгүй бөгөөд өөрөө ч дуугарсангүй. Сэтгэл нь хүү ирнэ, заавал ирнэ, ихийнхээ дээр ирэхгүй байж мэднэ гэж хэлсэн их хүүдээ гомдсон байж. Тэр өдөртөө өвгөн нэг ч үг дуугарсан. Ямагт санаа алдан газар ширт. Хүүбэр хоёр нь хэрхэх билээ гэж нэг үе дэвтснэ. За яах вэ? Ингэж байгаад аяанда тавьшрах биз. Юу ч чадахгүй одоогоор аргатаа бай гэж хэлэлцэн. Тэр шин өвгөн огт унтаагүйч байж байна. Өглөөрт аргагүй босч гэрийн хаяанд хөмрөн хайсан химэрхий аргатай сандайлан тэнгэрийн хаяа ширдэн сууж. Энэ өдөр бол өөрийн тооллын намрын ихэнх сарын шинийн 1-ний өдөр.
бөгөөд өнөөдөр хүү ирнэ. Заавал ирнэ гэж бат итгэх аж. Бэрийнхээ үнэ малаас хааж тусаад орж цай уухгүй юу гэснийг уцаарлан. Аюу бол хүүгээ эртэл хэлэн дээрээ юу ч тавихгүй гэж бодсон байж мэд. Бэрнэн сандран гертэ орсон боловч нөхөртэйгөө. За яах вэ? Ингэж байгаад аяанда тавьшрах биз гэж ярилцсан. Өвгөн суусаар л байна. Хүү ирнэ. Заавал ирнэ. Хүү минь надтай хамгийн түрүүнд цолгоно. Хүү минь надтай цолгоод тэрэн авч арга дээрээс минь босхон гэрт оруулна гэж бодно. Тэгээд бас гэртээ ороод их хүүбэр хоёртой гомдлоо нэг мөсөн гаргах гэж хийлэх үгээ бэлтгэв. Нар дээш хурж халуун элчидээ төөнөж эхлэхэд хүүгээ өдөр тундын үеэр ирхэн гэж бодов. Өд өнгөрсөн нар баруунаа гэлтийгэд хүүгээ орой ирнэ гэж бодов. Бодвоос ч ирхэн өглөө өдөр дундуурч биш орой л байж гарцаагүй аж. Үдшийн бүрэнхий бол өвгөний тэнхэл аль хэдийн алдарсан учраас тэнгэрийн хаяа ширтгэнхийг оронд эр хөвдөг нийлүүл адарсан байл. Гэтэл хүүбэр хоёр ингэж байгаад аяадаа давшрах бицгээ гэж бодохын оронд тонирхож байна гэж үзээд хоорондоо аргадахгүй байх юм шүү гэж хэлэлцэн. Гэдийх аж. Шүн тэр орой өвгөн гэртээ орон харанхуй дундуур тэмтчин байж орондоо орно гэвтв. Хүү минь ирнэ. Заавал ирнэ гэж итгэл нь хэвээр чихний сонор муугаа мартан чагнан хэвдэж байхад нөгөөтэй нь хүүбэр хоёр сэтгэлтэй. Аав үнэхээр зүнжээ. Зүнхтэй бүр буруугаар шүү. Ийм болсон хүнийг чинь одоо жухам яавал таарах юм байна да гэж хэлэлцээр намгүй манд. Гэнэт өвгөн чихэндээ хөнгөнөх их аваа сонсогдохсонд хүү минь ирэв гэж яаран босон гар. Энэ бол зүгт. Өдрийн ингээр хоол ундгүй суусандаа хийрхэж чихэн дүнснийхэн тэр. Зүүд цааш үргэлжлэхдээ өвгөний гэрээс гарахад шүн биш өдөр байх бөгөөд ирээн тарлан үүлэн дундуур аврах том шүү. Шүнгэнэн бууж ирснийг өвгөн нисэх онгоц мөн гэж бод. Тэгээд тэр шувуу онгоцноос хүүгээ бууж ирэхийг ажихад төрөх байдал хിവэр байвч өнгө зүс маш тунгалаг өмссөн хувцснаас нь хүртэл гэлбгэн өнгө гэлэлт. Хүнд өвгөний баярлсан нь маш их. Хүн болсоор тийм баярлаж үтсэнгүй бөгөөд ингээд зүудж дуусав.